Олон улсын эрен сурвалжлах Panama Papers сэтгүүл зүйнийг эмнэлгээс дэлгэсэн Панамын хуулийн фирмийн офшор дансны мэдээлэлд Монгол улсын нэрээр 49 эргэн компани бүртгэлтэй байгааг мэдээлжээ. Монгол иргэдийн офшор данс ихэвчлэн Их Британий Виржиний аралд бүртгэлтэй байгааг онцолсон байна. Тэдгээр эрхмүүдийн дунд Улсын их хурлын гишүүн ерөнхий сайд Асан Батболд, барилга бот байгуулалтын сайд Асан Зогтоотор, сангийн сайд Асан Очирсөх, Улсын их хурлын гишүүн Ассан буюу Көгшөө зам Батбаяр нарын нэр байгаа. Тэрчлэн Улсын их хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баяр Цогтын нэр хэвээр байна. Өнөөдөр эдгээр улс төрчдийн зарим нь офшорт ямар ч дансгүй болохоо мэдэгдэж, хуулийн байгууллагаар аль бие усаар шалгуулахаар болсноо дуулгалаа. Хөрөнгө оруулалт хийсэн Батуу Майнинг гэж компани энэ гэрчлэгийг нь бид нар бас авлаа. Монгол улсад бүртгэлтэй ийм гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчлэгээ нэг байж байгаа. Сэтгүүлчд маань харбаа. За энэний толгой компани бол British Virgin Islands гэж энтийн одоо хөрөнгө оруулалттай компани байна. Тэр офшор компани энэтрээ бид нар тэрэнд нь үнэхээр ямар ч оролцоо байгаагүй. Тэр компани тийм л одоо та нар оюу толгой гэдэг компани чинь Монголын оюу толгой компани Люксембург үлүүл Нидерландд бүртгэлтэй офшорт бүртгэлтэй компани байдаг шүү дээ. Тэр нь өөрөө ямар ч тэр хууль зөрчиж байгаа юм бол үнэхээр байхгүй. Өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн Улсын их хурлын гишүүн Монгол Улсын ерөнхий сайд Асан Батболд, барилга бот байгуулалтын сайд Асан Зогтоотор нарыг тус байгууллагад бүртгэлтэй Батуу Майнинг компанид хувьцаа эзэмшдэг болохыг бүртгэл тодруулсан байжээ. Харин тэд тайлбарлахдаа 2003 онд Батуу Майнинг компани хувьцааг худалдаж аваад эргүүлээд үйл ажиллагаанд тодорхой бус болох үед нь 2005 онд зарсан гэсэн мэдээллийг өгч байна. За Батуулд гишүүний хувьд Батуу Майнингийн 11.9%-ийг эзэмшиж байсан ба 18,771 Америк доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийн 4,223 мянган ширхэг хувьцааг эзэмшиж байсан байна. Тэгвэл Зогтооторын хувьд 11.9 сая төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаад мөн ондоо заржээ. Харин Батуу Майнинг компани офшорт бүртгэлтэй тэдэнд огт хамаагүй болохыг мэдэгдлээ. Тэд ийхүү мэдээлэл өгсөний дараа Улсын их хурлын гишүүн Асан Батбаяр гадаадд данс эзэмшдгийг офшор гэж үзэж байгаа бол би Японы банкнд данстай гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн юм. Хойд барилдаж байхдаа яах чаргагүй бүх хүн заавал банкар одоо мөнгө авдаг байсан тийм. Хойд 25 жилийн өмнө 3-4 дансууд нийлгэсэн үнэн. Гадаадын оронд бол мэдээж тэр татвар нуугаад ч юм уу ямар нэгэн тийм зорилгоор ч юм уу тийм одоо данс бол нийсэн юм бол байхгүй надад. Тэдийнхүү мэдээлэл өгөхдөө мөнгө угаасаа их усүрээс үүдэлтэй хөрөнгө оруулалт огт хийгээгүй болохоо тус бүр мэдэгдэж байлаа. Мөн Монгол улсын хуулинд Улсын их хурлын гишүүн бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүйч хувьцаа эзэмших эрхтэй учраас хууль зөрчсөн үйлдэл биш хэмээн тайлбарласан юм а. Харин офшор дансны баримтуудын хувьд 200 гаруй нууц компани санхүүгийн 11 гаруй мянган материалыг эрен сурвалжилсны үр дүнд цуглуулсан мэдээлэл гэж тодтогсон байлаа.